Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй хаалтай хорих анги. Эргэлт уулзалтаар ирж буй хүмүүсийн анхааралд. Хоригдсон этгээд нь дараах төрлийн эд зүйлийг биедээ байлгах буюу хорих өрөөнд авч орох хадгалагыг хориглоно. Үүнд өөрийн эрүүл мэнд болон бие эрхтэндээ хохирол гэмтэл учруулах буюу бусдын эсрэг зэвсгийн чанартай ашиглаж болох эд зүйл. Эрүүл ахуйн шаардлага хангасан 5 кг хүртэлх гурилан бүтээгдэхүүн. Согтууруулах, мансууруулах бүх төрлийн зүйл. Амархан муудаж амт чанараа алддаг, лаазалсан болон даршилсан хүнсний ногоо, жимсгэн, махан бүтээгдэхүүн буюу өндөг гурил эсгэгч гэх мэт бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн. Монгол улсын болон бусад орны мөнгөн тэмдэгт. Эмчийн зөвшөөрснөөс бусад төрлийн эмийн бүтээгдэхүүн. Тухайн эмийн зүйлийг хоригдсон этгээдэд байлгах эсхийг хорих ангийн эмчийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Гар утас болон бусад холбооны тоног төхөөрөмж эд анги. Аллаг, хүчирхийлэл, садар самууныг сурчилсан зураг хуудас, ном, сонин, сэтгүүл, хэвлэл, диск, хуурцаг. Гэрэл зургийн болон дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл. Удаан хугацааны уулзалтанд гарахдаа бага насны хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагчид бүрэн хариуцна. Таны амь бие эрүүл мэндэд хохирол учрах болон гал түмэр бусад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс тусламжийн дууд дохиог эргэлтийн өрөөнд суйрлуулсан тул аливаа эрсдэл үүссэн тохиолдолд дууд дохиог дарах, бусад тохиолдолд дарахгүй байхыг анхааруулж байна. Үзлэгээс нуусан эсвэл хадгалах, ашиглагыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлсийг нэвтрүүлсэн буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. Мөн хориглосон эд зүйлс нэвтрүүлэх үйлдэл гаргасан тохиолдолд тухайн эргэлт уулзалтыг зогсооно. Хоригдолд хууль хорих ангийн дотоод журмаар хориглосон зүйлийг дамжуулсан бол зөрчлийн тухай хууль зааснаар хүнийг 200 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр тогно. Төрийн албан агчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсвэл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол зөрчлийн тухай хууль зааснаар хүнийг 250 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Таны бие эд зүйлд алба хаагч үзлэг нэгжлэг хийхийг анхаарна уу?